인사 많아하. миний шинэ iPhone 17 Pro Max Silver unboxing. Би жил болгон уцаас илээд өгдөг юм биш шүү. Зүгээр л манай нөхөр авч ирсэн. Тийм маягтай тий. Энэний байж би оранж өнгнөөс нь илүү энэ саарл өнгө амар гоё харагдсан надад. Оранж өнгө нь гоё л тоо гэхдээ байнга тийм оранж өнгөтэй байхаа бас надад жоох уйтгартай санагдсан. Тэгээд гоё гэр мэр хийгээвэл цаана юм оранж өнгө харагдаад жоох муухай санагдсан. Ер нь Apple ийм саарл нь л гоё юм байна гэж бодсон. Одоо миний хууч утас ч гэсэн ийм саарл өнгөтэй. Тэгээ би ийм саарл өнгөнд дуртай юм шиг байна. Ямар гоё юм бэ? Ямар гоё өнгөлөг юм бэ ёо. Юу вэ энэ одоо? Вау. Амар гоё өнгөтэй. Вау. Тасрахаа. Oh my god. Ямар хөөрхи юм бэ? Тэр дог мэдгүй тань. Thank you to my man. Oh my god. За би тэгээ энийгээ гэр тэгээ наалт ирэхээр нь хэрэглэж эхлэнэ. Тэгэхгүй бол би одоо бас айгаад байна. Хамгаалт хийж хат хэрэглэнэ. Ямар хөөрх уцаа байсан. Эсвэл цэнхэр өнгө бас байд юм байлээ. Тэгээ цэнхэр өнгө жоох эрэхтэй л байх. Тийм болохоор ийм сэлбэр өнгө надад бүр амар гоё тохирч байна. За тэгээ би энэ юу бичлэгээ гайхуулсандаа хийгээгүй шүү. Зүгээр ийм шинэ утастай болоо баярлаад анх удаа камерын өмнө unbox хийж юм. Тэгээд би хуучин 12-тай байсан. 12-ыг бас төгөлдөр надад авч өгчихсэн тэр үед. Зураг авалтанд кастинг зураг авах хэрэгтэй. Тийм болохоор бас камерман гоё цэвэрхэн байж гой зургууд арж явуулдаг. Тэгээд тэр үед бас би iPhone 7-тай байсан. Тэгээд миний iPhone 7-ны дэлгэцэн хагараад заа бүр ингээд уртлын дээр камерных нь юм шилэн унаад тэгээ камер ингээд харагддаг байсан аахгүй ингээд бүрэнхий. Тэгээ би тийм iPhone 7-тай байжгаад төгөлдөр надад iPhone 12 авч өгсөн байхгүй юу? Яагаад гэвэл надад хэрэгтэй би ингээд зураг авахд хэрэгтэй, бичлэг энэ хийхэд хэрэгтэй гэж надад авч өгчихсэн. Тэгээд энэ жил манай хүн надад 17 Pro Max-ыг авч өгсөн. Бас амар гоё юм. Тэгээд камернаас айгүй гоё гэсэн. Тэгээд тийм болохоор манай хүн бас авч өгч байгаа. Битээ ч одоо бичлэг хийгээд янз бүрийн контент хийж байгаа болохоор бас хэрэгтэй гэд авч өгж байгаа. Тэрнээс бол уцнаас уйдсандаа эсвэл нэг мөнгөө үрж ядсандаа бол аваагүй шүү. Үнэхээр тийм зарлагтай хүмүүс битээр бол биш. Үнэхээр хэрэгтэй болол авч өгсөн. 16 Pro Max-тэй гэж ямар хөдөн уцаас үлдэн гэж бодож байгаа. Миний 16 Pro Max-ыг бас манай хатам ээж байгаа үед намайг төрсөн өдрөөр авч өгчээсэн. Яг бол миний тэр 12 амар муудаад би тэр 12-оо 4 жил байсан. Бараг 5 дахь жилд орж исэн. Тэгээд миний уц ингээд гацаад ингээд муудаад цэнэнийг барихад болоод ингээд тэгсэн чинь манай аавч хоёр харин ингээд гацаад байгааг анзаараад миний төрсөн өдрөөр сюрприз болгоод миний төрсөн өдөр гэж тэнийх чинь төгөлдрийн төрсөн өдрөө битээр зэрэг утас өгөө. Тэгээд энэ миний төрсөн өдрийг бэлгэж өгч өгчээсэн аахгүй. Тэгээд тэрийг анзаараад надад гоё утас авч өгчээсэн. Тэгээд тэгсэн чи одоо манай нөхөр утсыг минь шинжилээд өгчлөө. Юу болоод байна би чаа. Тэг гоё нөө. Надад тэгж хэлэх гэж юм бичлэг бичлээ. The next day. Hi vlog. Амралтын өдрийн мэнд. Танашаараа. Сая уулын гоё нартай ийсэ хайчиж нар. Би тэд кофе шоп суужээ. Гоё мартан суужээ. Энд имээ байна. Тэнд өвөө байна. Би decaf кофе авсан байна. Энд амар хүнтэй байна. Тэгтээ кофе шоп амар гоё. Монголын улаан фэн явсаар л байна. Би тэд ийм юм авлаа. French toast, cheesecake. Yes. Yeah, baby.
Гоё юм. Энэ нөгөө нэг юу вэ? Сундиберг дээр байдаг яг шавж юм шүү дээ. Төгөлдөр шинэ рээл тавьсан хараарэ. Энэ чизкейк авсан. Тэ яах юм бэ? Тааваа миний хөө. Нэг гоё жишээ хэлж өгөх юм. Бүгдээ нийтгүй шээ. Хэдүүл орой Стокгольмд Morning Star үзэн тэгээд гоё нүрэ бодъё. Би бүр ойр нүрэ бодаагүй. Яг хөнгөн бодолт хийж байгаа л да. Гэтэ юм хүнд бодолт хийгээгүй амар удсан байна. Тийм гоё догдолж ийн. Тэгээд үл гоё нүрэ бодцгаая. Тэгээд ээж аваа өрөөдөөс ирсэн манай өвөг харж өгнө. Гайгүй ах гэж найдаж ийн. Манай хөлт бас нөгөө ууч уухгүй жоохон маялаад. Гэтэ бол өсгөөрөө уучих бах. Тэгээд нэг хитэн цаг ээж аваа хоёр нь бүжигээ явчаад ирээ заяа. Вау. Вито хоёр гэрээс гарцсан явж энэ одоо Morning Star үзэх чинь. Ээж аваа хоёр нэгүнтэй өлцсөн. Одоо яах юм байгаа бүү мэддэг тоххой. Ямар ч гэсэн Вито хоёр тоглолт үзэхгээ явж байна. За тэгээсээ гарах гад хувцсундаа арчилж надад хувц бэдэггүй. Би бүр ёо сая нэг жийс өмсөнд нь орохгүй. Тэгээд ер нь ээж болсон чи дандаа ингээ нэг хувцтай заа ингээ зүгээр хар бодоол хар ингээ сундаг өмд бэлтгэлийн өмд тэгэл болоо. Тэгээ одоо би барыг тэр хувцтайгаа явж идэх вэ хар бэлтгэлийн өмд тэгээд хар бодоолк. Тэгээд ёо за одоо нэг дасгал масгал хийж эхлэхгүй бол ер нь джинс мэлсэнд орж эхлэхгүй бол ингээд ийш тийшээ гадуур яв юм говийг гэвэл хувцгүй олжээ би. За тэгж жагаад гангарч мангарч явдаг цаг ирэхлээ л үү те. За тэгээд тоглолт маань одоо 8 цагаас эхэлнэ. Одоо 7:15 болж байна. Битээр очихсоор л нэг 20-30 минут болох бах. Тэгээд бүр ингээд юм үзэн те гарч орно гэсэн юм догтлоод баярлаадах. Гарч ороогүй хит хэрч удсан. Сайхан гарч орсон шүү. Зүгээр гараа. Хизээ. Соогийн таад гараа явсан. Тийм л те. Гэтэ хоёлаа ингэж гараагүй шүү дээ. Хоёулаа юу? Тий. Хоёлаа сүүлд ингэ Стокгольмд хизээ гарсан. Хэрэг санахгүй байгаа юм тест. Тэгэхээр амар гоё гадаг байхгүй юу? Би саяхан найзтайгаа гарсан л та. Гэтэ хоёлаа ерөөс ингэж гараагүй амар удцсан байна. Сүүлд хоёлаа баг тэр чи 2 жилийн өмнө л оппозит үздэг. Тийм. Би тэр оппозит л үзсэн 2 жилийн өмнө. Тэгж залуу ижтэй хүүхдээ 2 жил өнгөрсөн. 2 жилийн өмнө хаа. Түрүү жил ч юм уу? 1 жил юу? Жилийн ч өмнө ч юм уу? Мэдхгүй шатахгүй гэдэг. Ямар ч сайн удаж гин. Тэгээд ээж аваа ашгүй ирээд хүүхд тараад яв үз гараад гарч ороод түрээд ир гэдгсэн ашгүй. Тэгээ бит хоёр одоо явж гин. Тэгэхгүй бит хоёр ингээ үзгүй яах вэ болох уу гэх юм эргэлзээлсэн бохгүй юу. Тэгээ тэр хоёр ирээд үз яадгийн гар гээд. Тэгээд бит хоёр баг хөөгдөд байгаа биш. Бит хоёрыг үз та таймаа явчаад л гээд. Тэгээ ямар ч одоо манай хөлт угчтай үлдсэн. Сая гэхдээ мөөмдөд унтуулсан. Тэгээд одоо сэрээд яах нь бас. Гэтэ гайгүй манай хөлт ч өвөөтэйгээ байхаар айгүй хөрхөн байдий. Имэн тэгэл хажууд нь саатуулаа алхоолыг нэж өгөөл. Алдахгүй. Тэгээ одоо гараад хамгийн гол нь бас миний мөөм яах болоо. Би ингээд гараад 2-3 цаг болохоор амар ингээ хатураа чилрээд ерөөсөө явж чадахгүй л эртээд би бас нөгөө найз охтуудтайгаа гарсан чинь сүүлдээ би мөөм өвтөтэй харьяа гэсээр хат харсан. Энэ удаа дараа гайгүй суллаад би хүүлээд гараад ирсэн болохоор бас гайгүй ах гэж найдаа. Ямар тэгээд тэ тоглолтын дээр очичоод мөөмөө сагаа суултаа нь штэ. Зөв надад биш. Тэнийгтэй тахч. Гэтэ чи мөөмнийс ууж үзэхгүй арай. Үгүй зүгээр аяган хийгээд ууж үзэхгүй амт нь ямар идэв юм. Би нэг хайлт амсан чи амар амтгүй байлээ. Юуны сонь юу ч амтдахгүй л.
cute ярих тоглолт явж. Дээрэс нь бас ингээ гоё амьд хөгжим хамтлаг ирж дуулж байгаа гэдэг нь айгүй сонирхолтой айгүй гоё байна. Урд нь ч дандаа дууч дээрж дуулдаг байсан бол энэ удаад гоё амьд хөгжимтэй тий. Тэр надад амар гоё. Тэг би амхандаас юм рок болох гээд нүдэ амар гоё цэхэр михрээр хүрээлцэн байгаа. Та нар хараарай. Гоё болцсон байгаа шүү би. Тэгээс юу нэрэ. Playtime үзэж чадаагүй. Энэ жил. Тэгээ энэ жил битээр play ер нь энэ жилчгээгүй сүүлийн 2 жил битээр playtime үзэж чадаагүй те. Тэгээд энэ удаад бас Morning Star гоё playtime-ийн vibe байх гэж найдаж байна. Найдаж байна. Гэтэ гоё яхаа амар гоё яхах би мэдрээд байна. Тоглолтын дээр очиод би бас та нарт харуулъя. Ер нь ингээд гадаадд артистууд маань те яаж тоглолтоо хийдэг юм бэ гэдгийг бас үзүүлээ. Яг нь бүхэл тоглолтыг бичихгүй л те хальт матаас харуулъя заяа. Бидний дараагийн дуусалтын нэр болохоор Morning Star University байгаа. Аяг ба аягийг азаа. Тоочаазаа. You don't think of it, don't stop. За манайхаа тоглолтноос гарч ирлээ. Ёо энэ хоолоо моолоо бүр байхгүй сөөчлөө. Бүр Morning Star-ыг зүгээр нэг үгээр илэрхийл гэвэл зүгээр майк амар майк бүр урлагийн хүн тоглолт үзүүлэх гэж ивэл нэрээ яг л Morning Star шиг л байвал те. Яг л хийсэн бол хийсэн шиг л хүн байна те. Үзэгчтэйгээ аягүй гоё харцдаг юм байна. Үзэгчтэйгээ гоё харцдаг юм байна. Үзэгчтэйгээ цуг байгаа шүү гэдгийг мэдрүүлж. Цуг байгаа шүү гэдгийг мэдрүүлж би одоо тийм байши. Ямар ч гэсэн бид нартай аягүй юм харилцаатай тий тоглолтынхоо дундуур хүмүүстэйгээ яриад инээлгээд тэг өөрөө бас би ингээ яаж ярихаа мэдэхгүй бай. Надад туслаарай гэдэг хөөрхөн инээдтэй юмнууд хэлж мэлээл. Тэгээд ингээ дуугаа дуулахаар вэ дуундаа ороод тэр сүс мүс нэрдэг бах те. Сахиус нахиус нэрдэг бах уу өстой амар маягтай. Би бүр ингээд харчаад вау л гэж бүр хараа зүсгэсэн. Үзэгчтэй бас аягүй сайн хүмүүжүүлж боловсруулж боловсрал олголоо.
Айгу хөөрхөн бас хэд хэдэн хүмүүс уцын яваад бичлэг хийгээ зураг мураг аваад бас айгу гоё ялаа. Над үнэхээр гоё л те. Хэл үг ер нь алга амар гоё. Тэгээ манай Стокгольм үзэгч ч гэсэн айгүй гоё байлаа. Бүгдээрээ гоё дууг нь мэддэг юм байна. Би бас нэг зарим дууг нь мэдэхгүй. Тэгтээ бас ингээд зүгээр хараад ингээд сонсоход бүр амар. Тэр нөгөө яг хоолой шаардсан тэр нөгөө юм дээр би бүр гайхлаа. Ямар амар юм бэ. Тэгээ тэрнийхээ дараа шууд ингээд ярьж мээрээ. Энэ хоолойг нэр хайрлахгүй бол тээ. Тий. Яг амьд тоглолт гэж байд нэг иймэрхүү л байх хэрэгтэй л гэдэг тийм мэдрэмжээг өглөө. Тэгээ урд нь юусэн юм амьд тоглолт юу гадаад ингэж нөгөө нэг артистууд ирж байгааг болохоор бүр үнэхээр сонирхолтой байлаа. Тэгээд сая хамгийн сүүлийн нэг ямар дунд лээ. Тэр яг нэг үе playtime vibe өглөө. Айгуу гоё дотн санагдлаа. Гэрэл гэдэг дуу гинэ. Бүр үнэхээр гоё байлаа. За тэгээд бусад орнуудаараа явж ихсэн болов. Стокгольм хэлж байгаа. Стокгольм манад юуг нээсэн юм бэ штэ. Салхийг хагалсан юм байна. За одоо бусад хотуудаар явах юм байна. Үзэхэд нэр үнэхээр харамсахгүй юм байна. Бид нар чинь нөгөө нэг 650 крон гээд сонссон чинь жоох үнэтэй санагдсан. Гэтэ яалтч ингээ бодоод байхаар хамтлаг дээрээс нь ингээ зохион байгуулж байгаа хүмүүс байгаа. Ард нь ингээ өчнөө хүмүүс байгаа болохоор бас тикетний үн яг л таарсан байна. Яг л нөгөө нэг asset worth гэдэг шигтэй яг л үнэхээр л тикетний үндэж таарсан амар гоё тоглолт боллоо. Зохион байгуулалт тал дээр бол ярих юм байхгүй айгуу сайн боллоо. Тэгээд тэр нэг гэрлийн инженер энэ тэр ямар сайн ажиллаа гэдэг юм. Гэрэлтүүлэг ингээл нэг хөгжмийн зохицол дээр ингээд тааруулаа гэрэлтүүлгээ өгөөл тэр мөр нь бол үнэхээр супер next level. Тийм тэг гэрэл мэрэл тайзны засал бас үнэхээр гоё байсан. Дууралт ч гэсэн. Дууралт нь бол гоё байсан. Тийм ер нь бүгдээрээ л гоё байл. Тасарсан байлоо. Тэгээд ийж үзсэн хүмүүс бол харамсаагүй л ах гэж би бодож байна. Тийм яг тархиараа бол яг задлаа. Тархи бол амар гоё задлаа. Yes. Хоолойч хүртэл бүр та нар одоо сонсож байгаа би аягүй сөнг хоолойтой. Сөнг дээр улам сөнг болох гээд байна. За тэгээд нэг оройг үнэхээр гоё өнгөрүүллээ. Гоё ингээ Монгол очсон юм шиг л баг сэтгэл төрлөө те. Тэгээд бараг л тэглээ. Playtime дээр ядчих гэсэн очоод дахиад үзэндээ. Бүрэг. Ядарсан одоо харж удаа бүр ингээ сэтгэл санаа аварцсан. Гоё үз. Тэгээ одоо очиж хүүгээ хүлээд одоо тий да. Сая 100 угаасаа бит хоёр Монголд очиад таагүй Playtime үзээгүй. Гэхдээ ингээд нөө Morning Star-ыг энд ирээд ингээд тоглолтыг үзсэн чинь яг ингээд Монголд очсон юм шиг тийм мэдрэмжийг авчингуудаа амар гоё сэтгэл амарчлаа. Ямар ч гэсэн маш их зүйлийг туулаад өнөөдөр ирсэн гэсэ. Тэгээд ирсэнд бас баярлаа. Биднийгаа хөгжөөсөнд баярлаа. Ер нь ингээ хамлаг дуушд ирэхээр ингээ яг л ингээ сэтгэлээрээ ингээ гоё тоглолтоо ивэл гоё те. Тэгээ мэдээж хамгийн их баярлаа гэж хэлэх хэрэгтэй хоёр хүн байгаа. Ээж аваа хоёртаа баярлаа. Манай хүү харж өгсөн. Тэгээ сая бит хоёр ярьсан. Манай хүү бас томоотой байна гэж ээж аваа хоёроо явж тоглолт үзсэн гэдгийг мэдсэн гэж амар хөөрхөн. Тэгээ бит хоёрыг яаралгүй зүгээр ирээрээ. Зүгээр байгаа шүү гэж бит хоёртаа сая ярьлаа. За тэгээд гоё та нарт ч гэсэн бас гоё тоглолт үзүүлсэн байх гэж найдаж байна. Хайлттай хэсгүүдийн л оруулах бах дөө бит хоёр. Йоо толгой хэрэгцээ авчихна. Тэгэхээр миний хөл ануу хийсэн гого батсан гэдэг. Нэгэ өгчих миний хөл. Тих. За, одоо ээжэнд бодлож үзлээ. Энэ Жакади гинэ миний хүү. Парис. За юу хойлоо арах уу? Энэ миний хүү. Fashion юм гэсэн шүү дээ. Fashion хаас. Юу гоё нэртэй. Тийм. Энд хүүхдээ юу гэсэн. Бас хүүхдийн перфюм гэж байна. Хүүхдээ бас юу юм ахаа байх. Тийм үү? Юу бинара? Банашаарууд юм та. Та миний үд fashion байж чадчихна уу хэлдэ? Fashion body. Нөгөө чи Парисын хүүхчтэй өгөн. чи уг ясандаа гэж. Bonjour Paris. Энд чи Маринэ айгуу гоё штэ. Парис яг л Франц юм байна да. надтай хослоод маргааш явчихсан гэж. Надад
Надад бас байна. Тийм. Чинийх жакатай юм гэдэг вэ? Минийх ч аркет гэж. Минийх Гоё гоё нөө. нэр тийм шүү. Дараа нь тэгвэл чам усын авчирна гэж. Устай болох юм минийх үү? Устай Тэгээд бас энэ арай том юм байна. хард бас Франц croissant заагаад тийм. Хаа тийм шүү. Араа баагааны хөөрхөн басан Croissant шүү дээ тий. бас хөөрхөн. Тийм ээ. Тийм хөөрхөн гангийн юм. Арай л томцож. Арай л том. Өвөл өмсөх юм байна тийм минийх үү? Өвөл өмсөд. Энэ ус нүүрхэн бол 12 сар тийм. Тэгээд аюу хурдан тийм манай том болдог гэсэн. Айгуу том Би ер нь мэдэхгүй байсан ч гэсэн. энэ нэр хөөрхөн. Чиний мэдгүй. Тийм нэр нь. Энэ чинь бүх Франц хүүхдүүд энэтэй. Энэ юу вэ? Нохоны юм шиг нэрээ сонсогч чи тий. Миний үгнээр яаж ийм нөө? Юу вэ? Юу вэ? Юу барьтаа энийг юу вэ? Юу вэ? Одоохон нэг юм барьж мэдхгүй. Мэдэхгүй л дээ. Юу тийм нэг Энэ шээ нэг гоё юм уншсан юм биш. Энэ тоглоом нь яа тийм. Энэ араа энэ шүдээ хийлгээд аюу сайн гэсэн. одоо барь. Энэ тэгээд хатуу өгөө зөөлөн тэгээд арай зөөлөн гэдэг тийм. Лүү фейс бол одоо энийг хацах. Гэж. Гитар уу? Гитар ах гэсэн тий. Гоё ядтэй. Ой чи хөтэ баялаа. Ти анаа нэр юу авчирч өгч юм миний үд. Гоё юм. Тийм үү. Маргааш хэлээ хостад явж шээ. Ой тэ гэж юм араа. Аа гэж. За вау баярлаа. Эцэг бидэг. Миний цаг чипс нэр тийм. Хамгийн гол нь тийм Милия матча загсан. Инфлюенсер. Франц инфлюенсерийн гаргасан матчаны брэнд. Ийм ванилтай матча. Ванил. Яг ванил дамдагдаг гэсэн шүү дээ. Тийм үү. Үнэртэй. Одоо өнөртгүй. Өнөртэйгээд ингэж амгаалдаг. Энийг тэгээд маргааш хуужаагаар харуулнаа. Үзье. Энэ уг нь оригинал амтны энэ юм бол. Үгүй оригинал нь ахаа нэрээ. Тийм үү. Амгаа. Мм. Би энэ чигт даа юм та. Энд яг байгальтай хаяа бийдгүй. Гоё юм байна тий. Миний бас юм уу? Миний бас хараад Тэр ийм лиле брош гэдэг алдартай гинэ энийг нэгдэж үзье гэдэг. Тэгэж амар сонирхолтой битүүр хоёр юм авсан ч хараа. Ингээд нэг тал өгцөн битүүр шүү дээ. Ийм талгүй байна. Тэгэхээр энийг нэгдэж үзье. Энэ одоо амар гоё. Бэн гостаа. Энэ одоо амар гоё. Мэдэнтэй. Бара мэдэн. Мөн бэн. Энэ бас Swedish. Би ихтэй ийм юм амар дургу. Би ер нь cinnamon дээр амар дургу ах. Энэ ихтэй бүр амар гоё халуунаараа байна. Fresh. Энэ юу юм? Би аз ийм пепер тавьсан байх та. Нэр пепер юм биш үү? Аа? Нэр энэ хадаа юм дээр хадаа бид нэр заавчгүй. За за яхтай л юм байна. Битээ.